Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвэгийн Дэлгэр наран сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтэд сонгуулийн төв байгууллагын тухай хууль заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын их хурлын даргад ирүүлсэн болно. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 3 дахь хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111-р зүйлийн 111-ийн 1 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрвэгийн Дэлгэр наранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэж байхыг сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нарийн бичгийн дарга даваа нямын даваа очирт даалгахаар тогтсон болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны саналт өгнөлт сонгуулийн ерөнхий хорооны гишүүн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.